Миний хувьд эрх зүйч мэрэгчлээ тэгээд эрх зүйн улс төр үндсэн хуулийн хүрээний философи асуудлуудыг сонирхож судалдаг хүн байгаа. Одоо мэрэгжлийн хүрээнд уншиж судалдаг номнууд бол илүү одоо мэрэгжлийн хүнд хэллэгтэй философийн чиглэлийн номнууд гэдэг болвол яг тэр номнуудаар гаргах гад байгаа санааг маш энгийнээр бидний өдөр тутмын амьдрал дээр буулгасан юм ном байсан учраас маш сонирхолтой татсан. Тийм энгийн одоо үйл явдал сонирхолтой адал явдлаар дамжуулж бид бүхний анхаарах ёстой нэг ер нь эрх мэдэл гэж юу вэ, дарангуул гэж юу вэ, эрх мэдэлд бид нэр хэрхэн автдаг, бууж өгдөг вэ, эсвэл түүнтэй хэрхэн тэмцдэг вэ, тэмцэлд юу саад болдог вэ гэх юм уу. Хэрвээ одоо юу гэдэг дарангуулсан эрх мэдэл ингээд нэг талаас шатлсан тогтолцоо хэрвээ алга болвол бас ахаад бид нар юу туулдаг вэ гэх юм уу. Нэг ийм хүнд одоо улс төрийн гэж ойлгодог энэ сэдвүүдийг маш энгийнээр одоо 10 жилийн сургууль дотор 12 настай хүүхдүүдийн дунд болж байгаа үйл явдлаар илэрхийлсэн ном байгаа байхгүй юу. Ангийнхан тэр систем өөрийнх нь тогтоосон одоо хүч эрх мэдлээр дамжуулаад системээ ингээ барьж байгаа юм одоо хүчээр гэсэн үг шүү дээ нөгөө талаар одоо яг хүчээр барьж болохгүй тэмцэлтэд ах гэдэг нь ойлгомжтой байгаа одоо манай гол дүртэй болвол шал өөр харилцаа тогтоож эхэлж байгаа байхгүй дарамтуудаа бусдаар хийлгэн өөрөө болохоор аврагчаар гарч ирдэг ч гэдэг юм уу Тэгэхээр ингээд үндсэндээ бодиттой тал дээр ер нь энэ үйл явдал ганцхан сургуулийн доторх дээрлэх бүлгийн асуудал биш шүү дээ. Ер нь эрх мэдэлтэй хүмүүс яаж харилцдаг вэ дарангуулагчтай яаж харилцдаг вэ гэхээр нэг хэсэг нь бол хүч чадал буугаад өгчдөг нэг хэсэг нь хүч чадал бууж өгөхгүй шудраг усны одоо эрмэлзэл өндөртэй мэдрэмж өндөртэй байх юм бол тэнтэй шал өөр аргаар харилцдаг, таалагддаг, харизма үзүүлдэг, авардаг, тусалдаг, дэмждэг, өөрийнх нь талд уруулдаг тэр олон аргуудыг ашигладаг тийм маш ухаантай дарамгаалагч байгаа байхгүй юу? Ном Манай Будирсан Баатар Иймэн ял. Энэ удаа Өмнөд Солонгосын зохиолч Иймэн ялын 1987 онд тойрвсон Манай Будирсан Баатар номыг онцлолоо. Зохиолч энэхүү бүтээлээрээ тухайн үеийн Солонгос улсын улс төр цаг үеийн байдлыг ягтлан өгүүлсэн. Уншигч Намин Гэрэл. Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийг эрх зүйн бакалавр, Төвийн Европын их сургуулийг үндсэн хуулийн харьцуулсан эрх зүйн магистр зэрэгтэй төгссөн. Хууль зүйн үндэсний үргэлжлэнгийн захирал Монгол Улсын шүүхийн ёс зүйн хорооны гишүүнээр ажиллаж байсан. Тэгэхээр бид нар ингээд нэг бол өнцгөөс харахад шудраг усны төлөө ингээд зориг гаргаад тэмцээд байгаа хүнийгээ бол ингээд айдастай хүмүүс дэмжиж чаддгүй байгаа байхгүй нэг талаар Тэгээ ерөөхдөө ингээд бүх талаараа бууж өгдөг гэх юм уу төгсгөлтөн ингээд бууж өгчөөд бууж өгöd одоо 1984 зохиолтой энэ зохиолыг бас харьцуулт юм байл л да өөрөөр хэл. Яг одоо 84-ийн гол дүртэй адилхан бууж өгöd үнэхээр ингээд шалтаа буусан хонь нөхөр манай одоо ангийн дарга маань хурж ирээд ивэлд авчих. Ивэлд аваад төгтөө яг тохирсон аргаар нь харьцаад хайр халамж үзүүлээд буцаагаад нөгөө нэг өөрийнх нь байр сууринд нь өмнө байсан одоо юу гэдэг зодооноор болдог юм дүр дөнгөөр бол одоо нэг хэн талын ч гэдэг юм энэ байр сууриуд дээр нь буцааж авчирж байгаа байхгүй. Тэгээд нэг бодлын нөхөр ингээд айгүй аз жаргал тэрнээс одоо юу гэдэг тайвшрал мэдрээд шинээр юу ч олж аваагүй зүгээр байх ёстой юм олж авсныхын төлөө тэнд ингээд сэтгэл ханаж байгаа байхгүй нэг төлөө. Тэгээд тэр сэтгэл ханамждаа мансураад нэг хэсэгтээ баруун гарна болно. Тэг үндсэндээ бол ингээ хамтдаа тэр одоо дэглэмийг одоо хэрэгжүүлэгч болж хувирч байгаа байхгүй. Гинтийн үйл явдал болоод манай ангийн дарга дэглэм нурж унна. Үүнээс хойш нэг хэсэгтээ бас нэг баах юм болно. Энэ хэсэг бас ялангуяа одоо зохиолчийн хувьд ч гэсэн одоо Солонгосын одоо нэг пак ерөнхийлөгчийн дэглэм нурсны дараа одоо нэг 10-аад жил тулсан үйл явц байгаа байхгүй. Тэгээд маш олон оюутны бослогууд, хүчирхийллүүд түүний хүчээр дарсан цэргийн дэглэмүүд дахин тогтсон ч гэдэг юм уу. Буцаад арчлын төлөөх тэмцэл гэдэг нэг 70-аас 80-аас 90 онд болсон үйл явцуудыг бас илэрхийлж өгч үздэг юм байлээ. Тэгэхээр буцаад нэг учраа олтол нэг баахан замраагүй явдал үүсдэг тухай бас гарч байгаа. Тэгэхээр бид нар өөрөөр хэлбэл нийгмийн шилжилтийн тухай дарангуй дэглэмээс арчсан дэглэм рүү шилжих үеийн үйл явцыг ангийн доторх тэр одоо дээрлэгчтэй тэмцэж байгаагаар харуулж байгаа л зохиол гэсэн. Тийм учраас ер нь иргэний боловсролын хүрээнд, арчлын боловсролын хүрээнд одоо Солонгост бол хүүхдүүд уншуулдаг юм билээ. 10 жилийн хүүхдүүдэд. Тэгэхээр бид нар ч гэсэн ялгаагүй одоо өсвөр насныхан одоо залуу хүмүүс насны бүлэг ялгаа байхгүй. Заавал мэрэгжлийн ном уншихгүйгээр энэ ойлголтуудыг ингээд мэдрэхэд ойлголт авах гэхээс илүү мэдрэхэд айгүй чухал ном шиг санагдсан тийм. Энэ ном өөрөө одоо юу гэдэг нэгтэл нь одоо
дандаа мөнгө хийдэг, нэг талын дандаа одоо зөвийг хийж байгаа юм хар цагаан биш байхгүй. Нэг талаар одоо төгсгөл хэсэг дундаас хоошоо ерөөхдөө бас нэлээд ёс суртахууны асуудлууд хөндөгдөж эхэлж байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Тэгээ яг хуу яг ийм дэглэм дотор хүн орчвол те өөрөөр хэлбэл хичнээн шудрагсны мэдрэмжтэй зөвийг мэдж байгаа боловч ингээд мохоод байвал шантраад байвал тэмцлийн хинж дэмжихгүй байвал яах вэ гэдэг асуултыг хүн бол өөрөөсөө асууж болохоор ийм ном шиг сэтгэл төрүүлж байгаа байхгүй. Тэгээ нөхөр болвол ингээд өөрөө одоо дэглэмийн ингээд нэг хэсэг болохоос өөр харахгүй байдалд ордог. Тэгээд бүр баруун гар нь болчихоо явж байгаа шүү дээ. Гэтэл дэглэм нуурсны дараа дахиад ёсцсон асуудлууд хөндөгдөж байгаа. Дэглэм нуурсны дараад одоо манай ангийн даргын одоо буруу зөвийг ингээд шүүн хилцэх үе үсэж байгаа байхгүй. Энэ үед бол одоо ингээд нэг талаар ингээд харахад одоо өөр ном дээр ингэж томьёолсон байгаа юм л та. Үндсэндээ одоо хамгийн одоо маш эмоц илэрхийлж байгаа те тухайн одоо ингээд буруутгаж одоо ингээд шүүж байгаа хэсэг нь болохоор нөхрийн ивэлд орох гэж хичнээн хүссэн ч чадаагүй хүмүүс байдаг ч юм уу те. Нөгөө талаар нөхрийн ивэл дотор ингээд хамтдаа тэр дарангуулыг хэрэгжүүлэгч нар бас гинт эсрэг талд нь гарцсан явж байдаг ч юм уу те. Ингээд хүмүүсийн одоо нэг хоёр нүүр те ингээд мэдрэх нэг тийм сонирхолтой юмнууд байгаа даахгүй. Яг энэ мөчөд өөрөө уг нь бол ихэндээ ингээд бурууг нэлжлэхэд зөндөө оролцсон шүү дээ. Дэглэмийг нураах гэж оролцсон боловч яг тэр шүүлтийн үед бол нөхөр нь хоглоомоос гарчиж байгаа байхгүй. Тэгэхээр яг нэг тэр нэг шүүлтийн цаг мөчөд өөрөө одоо юу гэдэг ганцхан хохирогч байсан юм шиг дүрсгэж чадахгүй байгаа байхгүй. Үндсэндээ бол нэг бодлын энэ үйл явцад ингээд маш ухамсартайгаар өөрөө оролцож байгаа учраас ингээд яс өндөгж байгаа ёс суртахууны асуудлуудыг нэрвцүүлээд явж байгаа нь айгүй гоё. Тэгэхээр яг энэ үйл явцаас бид нар ч гэсэн одоо хувь хүнийхээ хувьд те яг энэ хэрвээ ийм дэглэм тогтвол бид нар хаана байх вэ? Эсвэл ийм шүүлтийн үед яах ёстой ч гэдэг ингээд айгүй тийм хувь хүндээ дараа нь бодох зүйл бас нэлээд байлаа энэ дотор тийм. Сүүлийн үед яг ажлын шаардлагаар голцоо мэрэгжлийн ном уншихад л эсвэл мэрэгжлийн артиклууд тийм мэрэгжлийн өгүүлэлүүд голцоо уншдаг цаг үеийн шинжтэй асуудлуудаар илүү мэдээлэлтэй байх нь хэрэг одоо өдөртөө гол хэсэг болчиход байна л да. Яг юм гоё утга зохиол сонгодог зохиолууд эсвэл одоо шинжлэх ухааны ингээд шинэ тутам номууд ч гэдэг юм те унших нь юм жоохон багасчаад байна. Гэхдээ яг үндэ одоо нэг мэрэгжлийн номоо илүү ойлгоход уг шинжлэх ухааны ном туслах илүү уран зохиолын ном туслах юм шиг бас үздэг байхгүй. Тэндээс авч байгаа мэдрэмж сурж байгаа зүйлсүүд тэг харах үзгүй бүгдээрээ би энэ одоо нэг комплиментри боо би нэг дэмждэг шиг санагдав. Тэгэхээр аль болохоор олон төрлийн ном унших нь зүг болов гэж боддог. Нэг л одоо би утга зохиолол уншдаг ч гэдэг юм ихгүй бол тийм. Хоёрдугаарт нь яг зарим хүмүүс тэгж яриад олон ном зэрэг уншдаг гэж яриад байна. Би бол тэгж чаддгүй юм шиг байлаа. Эргээд харахаар мартцсан эхнээс нь уншмарч юм шиг санагдаад байхгүй нэг хот ирэхэд цаг алдчихсан. Тэгэхээр яг одоо тухайн үед мэдэрчээсэн мэдрэмжүүд манд таслагдчихдаг гэдэг юм уу тийм. Тэгэхээр яг нэг номыг уншвал одоо юу гэдэг хэр унших хэрэгтэй тэр торн таслалтгүй уншвал амар санагддаг. Яг гуравт нь бол номыг яг нэг уламжлалт аргаар бас унших гэдэг. Яг цаасан дээр тий тэмдэглээд одоо хажууд нь тэмдэглэл хөтлөөд тодруулаад тэгээд уншаад дуусгаад юм өнгөгцсөн тийм номтой л болдог тий хүнд шин өх ярга гэх юм уу. Гэтэ яг нэг бодлын бид нар бас нөгөө байгалийн ээлтэй байх хэрэгтэй шүү дээ. Цаас дахин хөвлөдөж болохгүй. Тэр утгаараа юу н хуучин номын худалдааг дэмждэг. Би энд уншсан номоо дамжуулж унших эсвэл хүнээс хуучин ном авч унших бас дуртай. Дэлгэцнээс уншихаар одоо энэ хараа магааны асуудал байна. Яг үнийг хэлэхэд бас сүүлийн үед бид нэр дэлгэцийн цагаа одоо том жижиггүй л багасгах шаардлага байна гэж бодоод байдаг. Тэгэхээр яг юм тэмдэглэл хийгээд тий тухайн гол санаагаа тодруулж үлдээд явбал надад илүү одоо унших арга барил нийцдэг гэх юм уу. Суралцах ер нь хоёр үндсэн арга байх шиг байгаа. Яг суралцснаа ингээд бясалгах нь бол дараагийн асуудал тий. Тэгвэл ингээд харахад ном унших бол өөрөө яг харахгүй суралцах гол арга шүү дээ. Нөгөө талаар хүмүүстэй ярилцах тий. Тэр номыг одоо уншаад шингээгээд өөрийнхөө амьдралд тусгаад ингээд өөрөөрөө ингээд мэдлэг болцсон, өөрөөрөө юм илэрхийлж яадаг, өөрөөрөө мэдрэмж өгч яадаг хүмүүс байдаг. Тэр дуршлаг гэж хэлээд байгаа нэлээд хүнтэй харилцах асуудал ном бол тэрний эхлэл нь байгаа байхгүй. Гэхдээ нөгөө талаар харахаар ингээд одоо жишээлбэл санаа байхгүй тухайн асуудал дээр ингээд мухарддаг ч гэдэг юм уу те тодорхой асуудал дээр ингээд хариулт хайж байгаа бол ном унших хэрэгтэй. Нөгөө талаар ингээд заримдаа бид нар ингээд илэрхийлж чадахгүй нэг юм мэдрэмжүүд илэрхийлж чадахгүй ойлголтуудаа тулахаар дахиад ном унших хэрэгтэй санагддаг. Тэгэхээр ном өөрөө биднэрт ингээд мэдлэг агуулга олохоосоо гадна илэрхийлэх арга замуудыг зааж өгдөг. Номон дотор ингээ хэл явж байгаа шүү дээ тий. Тэгэхээр хэл үзэл санаа концепцууд явж байгаа болохоор ер нь ингээл ямар нэг юм эргэлхийлжлээ бол ямар ч тэр одоо холбоотой ч юм уу тойруулсан ч юм уу ном л унших юм шиг тий. Бид нар заримдаа ингээ дотгошоо ажил ингээд бяслаг маслаг гал ингээл аргууд байна шүү дээ тий. Юмыг таньж мэдэх. Гэхдээ тэр бясалгал чи өөрөө номон дээр байгаа одоо тэр үзэл санаагүйгээр тий номон дээр байгаа концепцууд хэлгүүгээр бид нар дотроосоо ч олохгүй байхгүй ингэж байгаа. Хүүхдүүд хэдийгээр балчирч гэсэн томчуудын ярьдаг энэ шудраг ос те эрх чөлөөний тухай ерөнхий ойлголт бол бүгдэнд нь байсан байна.
Хүүхдүүдийн том үзэл санаа руугаа чиглүүлэхийн оронд цэглүүлж одоо зоригжуулж тэ өргөн хүрээний одоо асуудлыг ойлгуулахын оронд би зөвхөн сэтгэл хөөрөл түргэн зандаа автаж ойрын зориг амархан ялтан тэмээс ингээд өөрийнх нь бардам зандаа хөтлөгдөөд илүү тэр хүнээс илүүгээ нотлох тухай асуудал дээр л илүү ихний хэсэгтээ төвлөрсөн байгаа байхгүй тий илүү тэр их мэдлийг ингэж тэмцэлдэж өөрөө олж авах тухайдаа илүү анхаарсан болохоос бүгдэд хамааралтай тэр тогтолцоо шударгаас эрхчлөөний тухай би тэмцлийн өрнүүлээгүй байна гэдэг дээр ингээд өгнж байгаа байхгүй тэгээ үйл явдлын хувьд ч гэсэн энэ одоо дарангуулын дараах тэр ингэх замбраагүй байдлыг даван гарч чадж байгаагаар ерөөхдөө ном бол өндөрлөдөг. Тэгэхээр энэ бол нэлээд оптимистик ном. Номыг зөвхөн одоо хүмүүсийн хүчингүү дорой байдлын тухай ном бол гэж би ойлгоогүй.